Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд ногоон паспорт аяны хүрээнд дөрвөн төрлийн уралдааныг зохион байгуулж өнөөдөр шагналыг нь гардуул өглөө. Аливаа үйл ажиллагааг амжилттай авч явахын тулд суурийг нь буюу зөв дадал хэвшлийг сургаж өгөх чиглэлийг бодлогын байгууллагууд анхаарч эхэлсэн. Үүний хүрээнд байгаль орчноо хайрлан хамгаалах хүслийг бага наснаас иргэдэд төлөвшүүлэх ажил эрчимтэй хийгдэж байна. Иймд эрчим хүчээ хэмнэх, усаах хайрлан хамгаалах хэрхэн байгальд хор уршиг учруулахгүйгээр эрүүл амьдрах боломж байгааг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас асуух тэдний үзэл санал мэдлэгийг сорих дөрвөн төрлийн тэмцээн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулжээ. За байгаль орчин ажилчдын яамны санаачлагаар хандлага өөрчлөлт хийсэн багц зүйрээтэй ногоон паспорт аяны эхлүүлээд жил гарсан болж байна. За энд бол манай аймгийн боловсрол солион газар таамраад бид нэр ерөнхий боловсролын сургуулийн дунд бол жил бүр тогтмол олон төрлийн уралдаанууд зохион байгуулдаг. За энэ жилийн үед бас онцлог байгаа. Энэ жил бид гэлгарууднаас татгалцъя гэсэн үедээ бичлэгийн уралдаанд аймагаас тэргүүлээд яамны сайдын нэр өмнөөс бас өргөмжлөг бол гардуулж өгч байна. За дээрэс нь бид байгаль тайртай аяныг бас сар гарны хугацаанд зохион байгуулсан. Энэний хүрээнд 4 сэдвийн хүрээнд 4 төрлийн уралдааныг бүх аймагуудад 4-5, 6, 7, 8, 9 гээд бүх аймагуудад зориулсан уралдаануудыг зохион байгуулсан. За энийгээ дүгнээд за нийтдээ өнөөдөр 4 төрлөөр бол 3 байрыг шалгаруулад 15 төрлийн шагналыг бас хүүхдүүдэд гардуулж өглөө. За ер нь бол хүүхдүүдийг байгаль орчныг хамгаалах за нөхөн сэргийг чиглэлээр өөрсдийнхөө бол дадал хандлагыг өөрчлөх гэсэн бас сэтлүүд бол нэлээд байна. За боломжууд бас байна. Өөрсдөө бол уриалгуудыг гаргасан. За эрчим хүч усаа хэмнэх ийм шийдлүүд байна гэсэн бас тодорхой зүйлүүдийг бас дэвшүүлж бас биднэрт өгж байна. Энэ нь бас биднэрт олзорхуушчаа. За дээрэс нь ногоон паспорт гэдэг бол бид нар байгалаа хамгаалах шинэ хандлага гэж бас үзэж байгаа. Тэгэхээр бүгдээрээ нийтдээ хамтдаа хандлага өөрчлөлт гэсэн уриалгын даргалын ажлуудыг бол өргөжлүүлж зохион байгуулсан. Бидний ногоон паспорт аяны хүрээнд явагдсан маш олон төрлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд насны онцлог тохирсон уриалгыг гаргах, гар зургийн уралдаан, видео бичлэгийн уралдаан, эссе бичлэгийн уралдааныг зохион байгуулж шилдэг бүтээлийн эздэд өнөөдөр шагналыг нь гардуул өглөө. Бид байгаль тайртай энд оролцоод 2 дугаар байр эзэлсэн. Эрчим хүчээ зөв зарцуулъя гэдэг уриалгаар орсон. Бид эрчим хүчээ ашиглах бүртээ байгаль орчноо хөртүүлж байдаг. Хэрвээ эрчим хүчээ бага зарцуулвал байгаль орчиндөө багч гэсэн ээлтэй хандаж чадна. Би энийг том хүмүүст үгээр хэлж чадахгүй ч гэсэн бичлэгээр хэлсэн байгаа. За тэгээд хамгийн тулгамжиж байгаа асуудал нь гэх юм бол Монгол орнд маш их хог хаягдал гэж болсон байгаа. За тийм учраас энийг болиулахын тулд жоохон ч гэсэн тусмаа ингээд видео бичлэгээр анхааруулах үзүүлмээр санагдсан. Минийх болохоор яг дэлхийн хог хаягдлын талаар зурагнууд оруулсан байгаа. Дараагийнх нь болохоор ингээд гой усанд байгаа хог хаягдлыг харуулсан байгаа. Хог хаягдлгүй хамгийн түрүүнд хүн болгон ухамсар хэрэгтэй. За тэгээд хүн болго ухаарах хэрэгтэй. Тэгээд нэг ширхэг хогыг ингээд гадаа гудамд хайцсан баг. Тэрийг бол тогийн савнд хийчих хэрэгтэй. Оролдоонд ороод 3 дугаар байранд харсан. Тог хэрхэн толгомдож байгаа. Хогны цэг нь хэр хол, хэр ойр, тэгээ хүүхдүүдтэй айрхан, хүүхдүүд ямар сүрэн нөлөө үзүүлэх талаар нь илүү их гаргаж өгсөн. Хүүхдүүд нь тэр хогны цэгийг ингээд тойруулаад амар муухай үнэртэй тэгээд тэр хавирны хүмүүс ингээл зүгээр ингээд ил заадгаа хог аж дотор нь англиар байсаар хатна англилтнаа хийхгүй. Тэгэл хүүхдүүд нь тэнийг ингээд эцэг хийхээсээ ч юм уу тэнд хог аж байгаа хүмүүсээс буруу илэрхийлэл авч байгаа. Ингээд ногоон паспорт аяны хүрээнд зохион байгуулсан видео бичлэгийн гэлгар удны бас татгалзъя гэсэн видео бичлэгийн уралдаанд манай 4-р сургуулийн маань баг хамтаалаа оролцож аймагта тэргүүн байрыг эзлээд ингээд найрамдалцлан нэр маань бас сургалт зөвлөгөөнд суугаад ирсэн байгаа. За нийлэг утнаас буюу тэр гэлгар утнаас гэлгар утны хор хөнөөл болон хүмүүсийн одоогийн хэрэглээ болон дараад тэр гэлгар утаа яаж юугаар орлуул сольж байгаль орчиндөө ээлтэй байлгаж болох вэ гэдэг талаар ингэж санаачилж видео бичлэг хийсэн байгаа. Гэлгар утыг даавуун ут болон уутгүй хэрэглээ гамх хэрэглээгээр хэрэгжилж болж байгаа. Эсэнд болохоор ер нь усны асуудлын талаар бичсэн. Гэхдээ ер нь бол тэрийг яг хэрхэн шийдвэрлэх арга замын болохоор ер нь бол ямар нэгэн асуудал гэдэг заавал хэн нэгэндийг яг тэр тухайн байгаль орчны яамыг ч юм уу буруутгах биш. Яг өөрсдөөсөө хамаар гарах хэмжээг авах хэрэгтэй. Энгийн зүйлээс ер нь бол гоо зүйл хийдэг гэдэг. Би болохоор ер нь энэний зөв хөвшил, зөв дадлага
тэр зүйлийг хэрэгжүүлж чадах юм бол ямар нэгэн асуудал гарахгүй мөн тэрийгээ бусдад дамжуулж мэдээллийг хүргэсэн цагт тэр урьдчилан сэргийлэн гэдэг бол ер нь дараа нь авах хэмжээнээс илүү хэд дахин илүү байна гэдэг санааг барьж утсан. Дэлхийд даяар шинэ нэрийн зохицож амьдрах шинэ нэрний иргэдийг бэлтгэх зорилготой тогтвортой хөгжлийн зорилтуудад Монгол Улсын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор ногоон паспорт айныг орон даяар санаачлан эхлүүлсэн. Энэхүү аян өсвөр насныхан ирээдүйн хойч болсон хүүхэд багчуудад ойлгогдож зөв төлөвшөлтөй мэдлэгтэй болж байгаа ч насан туршид энэ тал дээр хариуцлагагүй ханддгийг хэлэх шүүмжлэх сурагчид олон байлаа. Дашин дурдахад ногоон паспорт аянд нэгдсэн сурагчид ногоон паспорттой хөтлөн жилийн хугацаанд хог хаягдлаа ангилах ус эрчим хүчээ хэмнэх замаар ялгарч буй нүүрс хүчлийнхийг бууруулан байгаль орчны боловсрол эзэмших юм. Ногоон паспорт эзэмших сурагчдын зөв дадал зуршлын ачаар 2030 оноос эхлэн Монгол улсад жилд 44 сая литр кубус 324 сая киловатт эрчим хүчээ хэмнэж 1.4 сая ширхэг мод тарьж 42 мянган тонн хүлэмжийн хий бууруулж 12 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гаргажээ. Галтуулж байгаа энэ одоо бүх удирдлагуудынхаа